За хичээл болгоны өмнө хичээл болгоны өмнө 5 минут 10 минут хэдүүлээ сайхан ярилцсанаа. Энийг бол уламжил болгосон юм сургалтын нэг хэлбэр учраас тэр цөөхөн минутанд багтаага тав хүнтэйг ярилцдаг энэ ажлаа хэлүүлнэ. За тэгэхээр бид нар бол энэ Монгол үндэсний бүхийг сонирхож хичээлж байгаа. Монгол бүхэл монголчуудын бүтээсэн өв соёл төдийгүй Монгол эр хүнээ бэлтгэж ирсэн ийм арга сургуулаа. Монгол бүхийг бол зүгээр одоо хоорондоо өрсөлдөөд бие бинийгээ унгадаг, давдаг, тэгээд цол авдаг, тэгээд Монгол бүхийн бай шагнал авдаг, тэргээр нэг амьдраад байдгийн шиг нэг ийм ойлголт нийгэмд байгаа учраас энийг бид нар өөрчлөх ёстой. Энэ уламжлал нь тийм биш юм шүү дээ. Та бүгдээрээ энэ Монгол бүхийн түүхийн хичээл, энэ онлын хичээлийг дээр энийг бүр наривчлан одоо үзэж байгаа. Тэрийг улам батжуулж гүнзгийрүүлэх хэрэгтэй. Монгол бүхийн алдартай сайхан олон бөхчүүдийн намтар цадгийг үзэх юм бол тэд нар бөхөөрөлдөд амьдарч байсан тийм түүх байхгүй. Социализмын үед бүр хувьсгалаас өмнө бол тэр Монгол бүхийн бай шагнал гэдэг бол хүний дотоод сэтгэлийг эвдэх тийм зорилготой биш. Бүр тэрийг бол бүр тас хорьсон дандаа ёс үлэгдлийн 9 цагааны бэлэг шиг юм. Одоо энэ өвөр Монголд тэр бай мөрийн чинь хэвээр байна шүү дээ. Тэгээ монголчууд гэдэг чинь бол тэр бүтээсэн өв соёл нь хүний дотоод сэтгэл оюунтай их гүнзгий барилдуулсан байдгаар их онцлог учраас түүний нэг илэрхийлэл нь бол тэр бүхийн бай мөрийг хэрвээ хэдэн азар гадуугаар хэдэн суур хониор нь байлдаг мөрөлдөг байсан бол нөгөө бүх болсон хүн чинь ямар ч амьдралын нийгмийн идэхгүй нэг нь болох байхгүй. Тэрийг нь мэдж байгаа учраас тийм зохицуултаа явж ирсэн байна. Түүний цааталд бол энэ Монгол бүх гэдэг Монгол эр хүнээ бэлтгэж ирсэн арга сургууль учраас энэ соёл нь ийм юм байна. Орчин үед энэ дэлхийн нийтэд мэрэгжлийн спортууд хөгжиж байна тийм ээ. Гэрээ контрактаар маш богино цөөхөн хүмүүсийн хүрээнд хэрэгжиж байгаа. Ашигын төлөө эрүүл мэндийн эрсдэлд орохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэрээ контрактаар хичээлж байгаа спорт мэрэгжлийн бокс гэдэг юм уу, мэрэгжлийн спортууд биш үү? Японы сумо гэх юм бол мэрэгжлийн сумо гэж бай. Яг тэр мэрэгжлийн спортын зарчмаар ажилладаг. Сонирхчдын сумо гэж бай. Гэтэл Японы сумо бол яг Монгол бүхтэй адилхан энэ Япон үндэсний өв соёл тэр дээд зэргийн зан сортхон ёс уламжлалыг хадгалж Япон үндэсний дараа үед өвлүүлдэг ийм одоо том соёл байж ирсэн. Тийм учраас өнөөдөр яаж ийм вэхээр мэрэгжлийн сумад бол 1000 орчим хүн 50 орчим дэвжээнд харьяалагддаг гэж. Та бид нэр сумаа үздэг учраас сайн мэднэ. Гэтэл сонирхчдын сумаа бол одоо бүр бага сургуулаас эхлээд дунд ахлах сургууль, тэгээд ихтэйд сургууль, тэгээд ихтэйд сургууль төгссөний дараа өнөөдөр нийтийн Монгол бүхийн дугуйлан хичээлүүлж байна шүү дээ. Аймаг сумын цолтой дасгалжуулагч багш нар тийм сайхан санаачлал гаргаж байна. Яг тэрнтэй адилхан тийм клуб нийгэмлэгүүд ажилладаг. Тэгэхдээ тэр хүмүүсүүд юуг эрхэм болгодгоо гэхээр зэрэг Монгол бүхийн ариун ёсчуудаг гэж хамгийн чухал эрхэм юм шүү гэдэгтэй адилхан тэр Японы сумагийн Японы үндэсний уламжлал тэр ёс уламжлал, самурай ёс уламжлал байдаг юм уу? Ямар ёс уламжлал байдгийг тэр ёс уламжлалыг хадгалж, харуулж, тээж дараа үедээ өвлүүлэх тэр Японы сумо бөхөр хичээлзээсээ Япон эр хүн өөртөө олж авдаг тэр сайн чанаруудыг олж хингээж авдаг ийм тогтолцоотой шүү. Энийг бас та бүхэн дэлхийн бус улс орнуудын бүхэн түүх онлын хичээлээр энийг та нараа сайн гүнзгийрүүлж үзээрэй. Тэгэхээр Монгол бүхэн бол яг миний дээр хэлсэн луга энэ Монгол эр хүнийг бэлтгэж ирсэн Монгол хүний тэр эрхэм дээд зан сортхууныг л бид нар өөртөө хадгалах хэрэгтэй юм. Тэгэхээр энэ сургууль бол 3 үндсэн зорилго тавьдаг. Хамгийн түрүүнийх нь юу вэ? Бид нар харьцаа хандлагыг эрхэм болгоно. Хүн хүнээ хүндэлдэг, хүнтэй мэндэлдэг, хүнийг хүндэлдэг, хүнд баяр талархлаа илэрхийлж чаддаг, бие биендээ тусалдаг, бусдад тусалж ээж, бусдын тусыг хичээж миний тус надад ирнэ, миний хэрэг бүтнэ гэдэг ийм үндсэн одоо зарчим. Энэ бол монголчуудын болоод энэ дорн дахны ард түмнүүдийн үндсэн үзэл сэтгэлгээ ийм байгаамаа. Тийм учраас энийг би дахин хэлээд байдаг нь бол бид нар 90 оноос хойш энэ барууны одоо соёлоор өөрийн хэрэг үтгэл юм бол би өөрөө сайн болж ээж бусдыг дагуулна гэсэн ийм онд ба шүү дээ.
Би өөрөө л бодож байгаа юм болов гэж одоо бүгдээрээ цуг нэг газар байж хахад нэг юмд явж явах ч юм уу дандаа тохиолдож урд нь гарч яхахыг л боддог нэг тийм онлоо шүү дээ. А гэтэл бол дорн дахны ард түмнүүдийн үзэл сэтгэлгээ соёл бол биеийнхээ тохооноос дэмжиж гараараасаа хөтлөж хамтдаа сайн сайхан дурагшаа хүрнэ гэсэн ийм үндсэн зарчим байгаа шүү хүмүүдээ. Ээдээ тэрийг л одоо сайн бодох хэрэгтэй юм шиг. Тэгээ Монгол бүх бол одоо энэ Монгол бүх чинь жин аргалцахгүй тийм ээ. Энэ дэвсгэр дэвжээ одоо Японы сумогийн дугуй дэвжээ шиг ч юм уу жүдогийн дэрвэлжин хэмжээтэй татаам шиг юм уу эсвэл чөлөөтийн дугуй зураастай тойрогтой ийм дэвжээн дээр барилдгүй шин чинь зах хязгааргүй. Яг гэвэл энэ монголчуудын өөрийнх нь амьдарч байгаа энэ Төв Азийн өргөн удам газар нутаг гэдэг бол өргөн удам газар нутаг дээр байгалийн эрсдэл суур амьсгалтай, дөрвөн үлрэлтэй. Тэгээд өөрийнх нь амьдрал нүүдлийн ахуй амьдралтай. Ганц нэгээрээ одоо ингээд сахалтай айлын хэмжээнд юм уу. За айлаараа бол нэг хоёр айл аймаг хот айл нутаглана. Тэгээд тэр байгалийн шалгал дунд өөрөө амьдрал ахуйгаа авч явах ийм шаардлагын үлднээс тэрэндээ зогссон эр хүнийг бэлдэх шаардлагатай болсон. Хамгийн төсвөр төвчээртэй. Шийдвэрлэх үед өөрөө шийдвэрээ толгой дааж гаргаж чаддаг. Бие бэлдрийн хувьд эрүүл чирэг. Дотоод сэтгэл зүрхний боловсрал өндөр. Тэрний үндсэн нь юу юм гэхээр өөрийнхөө хардлагааг боддог биш. Хардлагаагаа удаад аваа хөвгтөө хайчаад айхтар газар тэнгэрнийсэн шуурга болохоор зэрэг мордоод амиа удаа зүхтаачдаг биш. Эхнэр хөвгтөдөө айл аймгийнхныхаа төлөө тэр мал эдээнийхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг тийм эр хүнийг бэлтгэж ийм зайлшгүй шаардлага үүссэн байна. Тэгэхгүй ингээд тэнгэр айгуу одоо мохоо болохоор зэрэг сэтгэл санаагаар унаад гутраа толгоогоо ганцаалаад одоо ингээд амиа хорлох дээр тулцсан. Ийм байх юм бол яаж энэ Монгол оронд энэ газар нутагт энэ ахуй амьдрал яаж амьдрах вэ? Тэгэхээр зэрэг тэр бүхнийг даван туулах чадвартай тийм эр хүнийг бэлдэх шаардлагын үүднээс олон соёлууд бий болгосон. Зөвхөн би энэ тамирын хүрээнд ихтэл одоо 93 наадам тэргүүтээ би хэлдэг тийм ээ. Хүн их гүрнээс нааш цэргийн 3 эрдмэс үүсэлтэй 93 наадмаа гэж. Тэгэхээр зэрэг энэ Монгол бөхөөрөө дамжуулж тэгэж одоо цаг нар байхгүй барилдаж ингэж одоо хатуужил төвчээрийг суулгаж Монгол ахын тэртээ хөдөлмөрөөр хатуужуулж яхад дээрээс нь нэмээд ийм соёлуудаар одоо эр хүний хатуужуулж ирсэн ийм уламжлалтай юм шүү хүмүүдээ. За энийг л одоо бэлтгэл болгоны өмнө хичээл болгоны өмнө та бүхэндээ хэлж байгаа. За өнөөдөр одоо бүхэн үндэм сайн болсон байна. Олон сайхан бөхчүүд цол хэрэгэм авч байна. Олон сайхан пүүс компаниуд ивент хийж тэр бүхнийг бол буруутгаж байгаа хэрэг биш юм шүү. Тэгэхдээ энэ бүхний цаа талд бол хичнээн сайн тамирчин байсан ч гэсэн ер нь тамирчин хүний спортын одоо амжилтын оргил хугацаа бол нэг 10 жилийн хугацаа цаана 10 жилийн цаагуур наагур байдгийн шүү хүмүүдээ. Тэгээ 10 жилээс цаана яхаа. За 20 настай амжилтны хэлээ 30 нас хүрээд 30 наснаас цааш 60 настай тэтгэврт гарна 65 настай тэтгэврт гарна гэхэд 35 жил энэ нийгэмд ажиллаж амьдрах хэрэгтэй болох нь байна шүү дээ. Нөгөө 10 жилийн 30 жилийн 20 жилийн өмнө үзүүлжсэн амжилтаа яриад одоо ингээд зээж дэлдээд ингээд яваад байх юм бол амьдрал явахгүй шүү дээ. А байн өрөөгөр авсан одоо нэг байр машин ч байдаг юм нөгөө чинь цаг хугацаа нь болоод ингээд элэгдээд эвдрээд байхгүй болчихно. Тэгэхэд яаж энэ нийгэмд амьдрах вэ? Тэхийн тулд л энэ Монгол бүхий ариун өсчүүдэг. Та бүхэндээ ярьж байгаа тэр зөв төлөвшил хүмүүжил. Хандлага харилцаагаа эерэг болгоё. Хүнтэй мэдлэхээс эхлээд хүнтэй баяр талархалдаг, хүний төлөө бусдын хэрэг үтэх юм бол өөрийн хэрэг үтнэ гэдэг тийм үзэл сэтгэлгээ хандлагаар явдаг. Тэгээд одоо энэ хүн төрлөختний ёс ба шүү дээ. Тэгээ эрүүл ахуй ариун цэвэр, хувийн ариун цэвэр болоод ахуйн ариун цэвэр соёлыг одоо дээд зэрэгээс өгдөг. Тэгээ саглаг хариуцлагатай байдаг. Альва юмд хүнтэй цаг болцсон бол яг цагтай байдаг. Заагээд хэлсэн бол заагийнхаа төлөө заада баттай зогсдог. Захирах ёсыг чамц гэдэг. Өөрөөсөө ах настай юм уу? Өөрийн чинь захирах тэм хүлэн зөвшөөрөгдсөн одоо томилогдсон ч байдаг юм уу, сонгосон ч байдаг юм уу? Тэр хүнийхээ захиргаанд байж чаддаг. Тэгэхгүй би тэр адилхан шүү дээ. Гэдэг ийм хандлагаар байж болохгүй. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг бол Монгол бүх сургуулж өгдөг. Ийм онцлогтой юм шүү хүмүүстээ ойлгож байгаа. Өнөөдөр бид нар ингээд бэлтгэл эхлэхээс өмнө өнөөдөр энэ сайхан ариун үндэсний бүхийнхөө эвс төвсгэр дэвжиг бүгдийн сайхан цэвэрлэж авлаа. Их цэвэрлэгээ хийгээд ингээд одоо бэлтгэл сургуульд орох гэж байна. Манай хүмүүс бүгдээрээ хувийн ариун цэвэр соёл их сайхан, харьцаа хандлага сайхан. Одоо манайд шинээр үйлчлэгчээр орсон эмэгтэй надад бүр хэлж байлаа шүү. Гэхдээ энэ аврах сургуулийн энэ дунд сургуулийн ч адилхан, дээд сургуулийн ч адилхан хүүхдүүд ямар сайхан одоо хүүхдүүд юм бэ? Би чинь бол
үйлчлэгч насаараа үйлчлэгч хийгээгүй амьдралын шаардлагаар би одоо үйлчлэгч хийж байгаамаа. Би өмнө нь өөрийнхөө гэр бүлийн бизнесээр хөдөө кемп ахалж байсан гэж байна. Өөрөө дараагаар нь 3 жил Швед улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байсан гэж байна. Тэгээд Монголд ирсэн хүн байна. Тэгээд одоо сургууль та бидний өдөр тутмын 5 тухтай байх энэ сайхан үйлчлэгийн ажлыг хариуцж байгаа юм байна шүү. Тэгээд одоо баярлаад ингээд үйлчлэгчийн хөдөлмөрийг сайхан хүнлэхийн танаа хүүхдүүд ямар сайхан хүнтэй их ээлдэг, сайхан харьцдаг, баяр талархалтай байдаг ямар одоо мундаг хүүхдүүд юм бэ? Эхчээ энэгээр одоо гарцуулах уу, уучлаарай, танд баярлалаа гэдэг ингээд дандаа одоо харьцаа хандлага нь эерэг сайхан ийм байх юмаа гэж ингэж хэлж штэ. Тэгээд тэр чинь бидний одоо энэ хандлагыг, эерэг хандлагыг, зөв төлөвшлийг илэрхийлж байгаа сайхан зүйл юм шүү хүүхдүүдээ. Тэгээ энэ бүхнийг одоо их сайн бодох хэрэгтэй. Тэгээд би түрүүн хэллээ, Монгол хүн бол аливаа юмд хүлээстэй төсвөр төвчээртэй байдаг гэсэн. Аливаа юмд маш ухаалаг орчин үеийн соёлыг дасгах хэрэгтэй. Та нар энэ автобусны буудалтай ч юм уу эсвэл нийтийн газар одоо хүний зам дээр тэгчээд ингээд зогсоод байдаг үз? Хүнд хурдан одоо чөлөөлөөд хүнд тусуулахын төлөө. Хэрвээ тусуулж чадахгүй бол хүнд төвөг болохгүй төлөө амьдрах энэ бол нөгөө эерэг хандлага байхгүй хүүхдүүд ойлгож байгаас. Би түрүүний хичээл дээр хэлсэн замаа хөдөлгөөнд ингээд одоо Монгол хүмүүсийн их бохимдолтой болсон. Хаа байсан холоос гэрлээ татаад, хаа байсан холоос сигналдаад тэгэл машины ард талд автраад ард талд нь тулгачаад. Эсвэл урд гарчих юм бол уцаа оролдооч магадгүй, яагаад ч магадгүй тэгээд ерөөсө ганцаараа явж байгаа юм шиг. Ийм байдлаар л явж болох. Би яг хэвээр нэгдүгээр нэг эзлэн. Би яг хэвээр энэ ард хүн гарах гээд байна. Гэрлээ татчихсан али би зам тавиад өгье. Гэх мэтлэнгээр ингээд бусдад одоо хилдэг найрсаг харилцах бол хамгийн чухал юм шиг. Энэ тэнд очиход одоо та бүхэн тэрийг бол манай хүүхдүүд маш сайн биелүүлж байгаа. Одоо залуу Ахмад Дундуугийн аль нь ч адилхан маш тийм соёлын хувьд их дараа болоод байна шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ нийгэм яагаад ийм байдалтай болов гэдгийг би түрүүний хичээл дээр та бүхэнд хэлсэн тийм ээ. Энэ айлгалт бол аав ээжийн үлгэр мандал. Албан газар тэр албан газрыг удирдах байгаа хүмүүсийн үлгэр мандал. Улс оронд бол энэ төрийн дээд эрхийг барьж байгаа улсуудын үлгэр мандалаас шалтгаална. Дээдлэл төрийн эрх барьж байгаа улсуудаас шалтгаалж улс орон ямар байхын шалтгаална. Энэ албан газрын сургууль жишээлх юм бол удирдах байгаа хүмүүсийн зөвийн үлгэр мандал байна уу? Ам ажил хоёрын зөрүүтэй байна уу? Батэрдны энд нэг юм ярьчаад өөрөө болохоор шаал өөр готлоо энэ үйлчлэгч хүүхдүүд энэ байр танхимаа сайхан цэвэрлсэн байж хаад Батэрд нь орж ирэхдээ тэр дээгүүр ерөөсөө өөр харахцгүй ингээд туучаад орж ирж гэнэ үү? Эсвэл үүдэнд тэр тавьсан алчуурн дээр гутлаа сайтар арчиж чагаад орж ирж байна уу? Гэдгээс өгшим шалтгаал. Зөвийн үлгэр мандал байна уу? Айлгаас бас ялгаа байхгүй. Аав ээж ямар үлгэр мандалтай байна? Тэрнээс шалтгаал. Аав гэртээ олсон 5 төгрөгөө гэртээ өр хүүхдүүдтэй эхнэртээ аваад очихын оронд тэсгэл байхгүй одоо архины дэлгүүрээ аваад ороо хавч байдаг юм юу ч гэдэг юм уу цаана ингээл тэгээ хүчээд хүүхдээ юм хэлээд яах. Эхнэртээ юу ямар үлгэр үзүүл. Айлын эхнэр жишээлх юм бол ажилгүй ангихгүй залхаг зааваа тэгээ байж яадаг. Тэгээ ийм байх юм бол тэр айлын эв нэгдэл ямар байх вэ? Үр хүүхдүүдийн хүмүүжил төлөвчлөл ямар байх вэ? Тэгээ зөв яг ийм тусгал байгаа маа хүүхдүүдэд. Та нар бол бүгдээрээ ирээдүйн сайн аавууд болно. Бүр аав болох юм дээр одоо үлгэршээ сайхан аавууд болно. Яагаад би энийг баттай хэлж байгаа вөхөр та бүхэндээ энэ хэлсэн энэ сургаалаар эерэг хандлага, эрүүл ахуй ариун цэврэг, хариуцлага зохион байгуулалт, дэг журам ийм юмд суралцсан та нарын дээдлийн үеийн дунд сургууль, дээд сургууль төгссөн 4000 шахам одоо залуучуудыг мэрэгчлээ болсон хүчнийг нийгэмд бэлдэж өгсөн. Тэр хүмүүсүүд бүгдээрээ одоо өнөөдөр улс орныхоо өнцөг болон бүр төдийгүй дэлхийн бусад улс орнуудад амжилттай ажиллаж сурч амьдарч байгаа. Тэр хүүхдүүд маань энэ аврах сургууль одоо өгөөж өгсөн энэ багш нар маань сайхан зүйлийг хүн байх, зөв байхын ийм сайхан зүйлийг өөрснөөрөө үлгэрлж бидэнд шингээд сургаж өгсөн. Бидний бие биедрийг хөгжүүлж ингэж хамтдаа хөлсөө гаргаж ядарч зүтэрч тэр сонирхсон одоо үндэсний хөгжүүдөн жудоо сагсан сагс энэ спортоор хичээж яхахын зэрэгцээгээр тэр сайхан зөв юмд биднийг хамтаараа сургаж өгсөн учраас би өнөөдөр ийм амжилттай сайхан амьдарч байгаа. Тийм учраас өөрийнхөө хүүг аврах сургуульд хөтлж ирээ сургаж байгаа олон манай төгсөгч нар байж байгаа. Ах トゥ нар хавь оройхоо хүүхдүүдийг дамжуул сургаж байгаа олон хүүхдүүд байна. За ийм зүйлүүдийг хүүхдүүдэд хэлье. Ингээд улам хичээх хэрэгтэй шүү. Яг хичээгээд ингээд зүтгэе явж байхад бол ажил амьдрал
Олон сайхан байгаад байдгийг шүү. Бусдын төлөө зовлон бэрхшээл болгоны уг үндсэн шалтгаан нь юу юм гэхээр өөрийгөө хараанаа удсан тэр атгаг мууснаас болдог шалтгаан дээр. Бусдын төлөө олонний төлөө нөхрийнхөө төлөө гэдэг байхад бол өөрт сайн сайхан бүх зүйл ирэхээ шалтгаан өгсөн тийм юм гэдгийг мэрэгд сургасан Монголын ард түмэн өгдөөд сургасан аав ээж чинь тавханд сурвалж байгаа. Энийг л миний хүүхдүүд сайн сахин шүү. За барилдааныхаа одоо бэлтгэл бол хөтөлбөрийн дагуу сургалтын алба эрдмийн зөвлөлөөр шүүлгсэн энэ хөтөлбөрийн дагуу боловсролын яамны батлагдсан хөтөлбөрийн дагуу та бид нар одоо сургаж байгаа. Энд бол үнэхээр өөрснөө нэг аргалаад цагийг өнгөрөөхгүй л өөрснөө яг тэр багшаа өгч байгаа эндээс батлагдсан хөтөлбөрийн дагуу та нар хийж чадах юм бол сайжирна. Сайжрахаас өөрөөс ямар ч гарц байхгүй. Яг гэвэл би өөрөө та нар шиг 10 хэдэн настайгаас энэ яг энэ хөтөлбөрөөр хичээлсэн. Дараагаар нь багш тасгалжуулагч болоод энэ хөтөлбөрөөр хичээлүүлсэн. Энэ хөтөлбөрөөр хичээлсэн улсууд одоо төрийн баяр наадмын өчнөө олон төрөв, олимпийн аварга, жудогийн анхны дэлхийн аваргууд, спортын амжилтууд, үндэсний бүхэхэд одоо бүх цолтнууд энэ аварга сургууль авсан. Одоо энэ эд барилдаж байгаа арслангууд, энэ том цолтонгууд чи бүгд одоо манай сургуулийн бүтээгдэхүүн байж байгаа. Тийм учраас та бүхэн өөртөө ихтэй хамгийн сүүлд хэлэхэд өөртөө ихтэй. Бүрэн дүүрэн өөртөө ихтэй. Найз нөхдүүдтэй ихтэй. Тэгээд ирээдүйдээ ихтэй. За би ч бүтэхгүй тэгэл явж байгаа. Өдөр хоног за тэгээд нэг юм болох юм байгаа. Тэгээд ийм итгэлгүй байж болохгүй шүү хүмүүстэй. Өөрөө өмнөө тавьсан зорилготой биелүүлж чадах зорилго шүү. Мөрөөдөлтэй хүсэлт юм үлтэй. Огт биелэхгүй сансарт нисэн гэдэг ингээд үрээдээ байвал тэр шиг бүтэхгүй шүү дээ, биелэхгүй шүү дээ. Тийм учраас яг бодиттой биелэхээр тийм мөрөөдөл хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй тэрэндээ нийцсэн зорилго төлөвлөгөөтэй тэрэндээ хүрэх шургуу тууштай одоо ажиллаж хөдөлмөрж байгаа амжилт нүрийн шүүхтүүд аа. За ингээд бүгдээ нэг сайн халагдчихад бэлтгэлд орцгоё. Баярлалаа. За нэмээ өгчтэйгээд бэлтгэлд нь оруулна да. Миний хүүхдүүд сайхан. Аав ээж нь харж байгаа бах. Манай пэйжийг аав ээж асран хамгаалагч хүүхдүүд нь бүгдээрээ мэдж байгаа, харж байгаа. Сайхан урьд цааж байгаа. Сайхан хайрцаглаад. Монгол өхрийнхөө уламжилт гараа дэвэ шаваа энэ уламжлалынхаа дагуу бие сайхан алаана. Өөрийнхөө сүрхөж цаг золбоо хямар сүлдийг өргөдөг энэ сайхан гараа дэвэ шаваа энэ уламжлал энэ үйлчлэг хийж хямар цаг золбоогоо сэргэнэ. Өөрийгөө илэрхийлэх бүх боломж нь энд бүгд багтсан байдаг гэдгийг би та бүхэндээ хэлдэг. За авраг тавихандаа та бүхэндээ өнөөдөр 5 гараг өнөөдөр үндэсний бүхэн хичээл бэлтгэл сургуультай хүүхдүүдтэйгээ ингээд нэг бэлтгэл сургуулийн өмнө цөөхөн минут ярины хүн хэлгээс наашгүй таас юу гэдэг вэ? Чишээс ус наашгүй гэж. Тийм учраас энэ бие уулдраа эрүүлж үү, чирэгж үү, ажиллаж, хөдөлмөрлөж, бэлтгэл сургууль хийж энэ хөлсөө гаргаж ядарч өдөрч ингэж байх явц тундаа энэ зүрх сэтгэлийн боловсрол хүн байх, зөв байх тэр ёс уламжлал Монгол ухаан, Монгол бүхэн жодог ёс энэ чанарт суралцах зорилгыг бол бид тавина. Тэгэхгүй зүгээр одоо ширээний ард талд сууж агаад тэгээ сайн багш, сайн сургалтын хэрэглэлтгүүн танхим бэлдээд ингээд сургана гэхэд бол бас нэг талаасаа учир дутагдaltaа. Тийм учраас би ер нь хүн төрөлхтөн энэ хөдөлмөр хүнийг бий болгосон гэж хэлдэг. Тэгэхээр энэ шинжилгээ ухаан техник технологийн дэвшил
өнөөгийн амьдралын нөхцөл байдал шал өөр болсон учраас энэ хөдөлмөрийг юугаар орлуулах юм бэ гэдэг дээр бид нэр их анхаарах ёстой. Одоо энэ орчин цагт хөдөлмөрийг бид нэр энэ биеийн тамир спортын төрөл бүрийн хичээл сургуулиар орлуулнаа. Дээрээс нь урлагийн хичээл сургуулиар орлуулнаа. Дуу, хөгжим, бүжиг, бие биелгээ өөрийн байдгийг. За дээрээс нь технологийн хичээл. Бидний үед бол хөдөлмөр гэрээхэн хичээл гэж байсан. Одоо бол технологийн хичээлээр энэ гурван хичээл бол ерөнхий боловсролын сургууль дээр нь хамгийн тэргүүлэх гол чухал гурван хичээл байх ёстой маа. Харамсалтай хуучин тогтолцооны үеч энэ гурван төрлийн хичээл ачаал бүгд өгч байсангүй. Эрүүл мэнд биеийн тамир, дуу хөгжим гооцвэ, хөдөлмөр гэрээхэн хичээл ачаал бүгд өгч байсангүй. За 90 оноос хойш энэ зах зээлийн харилцааны 30 хэдэн жил ч гэсэн энэ гурван хичээл онцгой ачаал бүгд өгсөнгүй. Энэ гурван хичээлээр бие баримтыг нэрвэлжүүл, чирэгжүүл, бүтээлч сэтгэлгээ суулгаж ажил хөдөлмөрт сурах явц тундаа зүрх сэтгэлийн боловсролыг олох ёстой маа. Тэр ёс уламжлалын хаймыг одоо манай энэ сургууль хичээл эхлэх болгонд хичээлийн өмнө одоо зогсоож байгаа, жагсааж байгаа хэлж ярьж өгч байгаа шиг ингэж шингээж өгөх ёстой маа. Ингэж сайн хүн сайн хойч ирээдүгөө бэлтгэх ёстой. За дээрээс нь би дахин хэлээд байгаа энэ дээдлийн улсын үлгэр мандайл их чухал шүү. Аав ээжийн үлгэр мандайл их чухлаа. Ах эгчийн үлгэр мандайл их чухлаа. Ам ажил хоёрын зөрдгөө байх хэрэгтэй. Харих хуугаад одоо эсвэл тамхи татаад өөрөө үлгэргүй гэртээ тамхи татаад гуталтайгаа орон дээр хөвтөд байдаг. Бол одоо яаж үр хүүхдтэй юу үлгэрлэх вэ? Түүнтэй адилхан албан газар адилхан дээд талд энэ улсын төрийн эрх барьж байгаа энэ дээдлийн улсууд дандаа хувиа хичээсэн. Хувийнхаа одоо үр хүүхдүүдийг бядлын угсаа залгамжлахаас шиг дараагийн өдөрт ажил албанд шаал томилдог. Өөрийнхөө хүүхдүүдэд боловсролын сангийн зээл авч өгдөг. Өөртөө л давуу байдал олгохын төлөө ингээд юугаач хамаагүй ингэж явж байгаа үлгэргүй ийм байдал чинь ард түмний одоо цөхрөнгөө барж бүр ард түмэн гомдоод ингээд одоо бүр бохимдаад ямар ч хүсэл мөрөөдөл тэмүүлж байхгүй одоо өнөөдрийн энэ нийгмийн хэмжээнд явж байгаа олон үйл явдлуудыг эхлэе шүү. Би их хурлын 5 удаа сонгогдож ажиллахдаа энэ буруу зүйлээс ангид байхыг шаардаж үеийн парламентаас зөв байхын үлгэрийг өөрийн биеэр үлгэрлэж ингэж ажиллаж ирсэн ийм учиртай маа. Ингээд та бүхэндээ авралаа явахандаа их баярлалаа. Өгтөд маань сайхан радиовэгээ хийгээд бие сайхан алаагаад за тэгээд дараагаар нь нэг тавтана. Сайхан барилдааны арга барил мөхийг их сайхан давтана. За тэгээд барилдаа хийн. За дараагаар нь бие ерөнхий хөгжлийн дасгалуудыг сайхан хийн. Тэр хойтлын хаананд одоо бүх бат, нэгэн сайн бүх бат одоо төмөр төрний хүүхнүүд байна. Энэ хоёр талд өлгөөстэй энэ олснуудад авирна. Энэ олсон байна шиг энэ олсон авирна. За тэгэл гар дээр сонях. За бусад хэлбэрийн олон дасгалуудыг хийндэ. Бие баримтын ерөнхий хөгжлийн дасгалыг хийн. Дараагаар нь сонголт хийн. Уян хатан чанар гэдэг бол хамгийн чухал учраас сонголтыг маш сайн хийн. Биеийнхээ хосоороо фаарлж байгаад сонголт хийн. Дараагаар нь бие судралт хийн. Энэ ядарсан булчингуудыг амраан султна. За энэ одоо ингээд төрвөөр хийсэн хамд нь хэлсэн. Одоо ханын шатнууд байна. Гимнастикийн энэ бие ерөнхий хөгжлийн дасгал хэлцгэлийг сайхан ханганаа. Энд чинь бол ингээд 3-3-аараа 6, 9, 12 хүн нэг зэрэг орохоор ийм хүчний үйлдвэрлэлийн тэрэн жоор байна. За данг танхим арим цэвэрнөөдийн өрөө орчин нөхцөл ярих юм байхгүй сайхан. Ингээд одоо хорхон хүүхдүүдтэй айлын хүүхдүүд аав ээж засран хамгаалагч нар бидэнд итгэл найдаад авчирж өгсөн энэ аавын ээжийн энэ олон сайхан алга өрстэй манай сургуулийн эрдмийн хамт олон одоо ингээд сайхан ажиллаж байгаа байдаг юм да. Баярлалаа та бүхэндээ. Авралаа явахандаа баярлалаа.